Өнөөдөр аймгийн засаг даргын зөвлөлийн 2018 оны анхны засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. За анхны засаг даргын зөвлөлийн хуралдаанаар улсын авраг малчин, улсын хошоо авраг малчин, улсын авраг тариаланчдын материалыг хэлэлцэж шийдвэрлэлээ. За улсын авраг малчинд бол нийт 24 сумаас 24 малчны тодорхойлт ирүүлснээс засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын батлагдсан шалгуур үзүүлэлт журмыг хангасан 12 малчны материал ирсэн байна. Үүнээс нь бид нар бас шалгаруулалт хийж хагаад 8 малчны материалыг хүнс үдэ аж ахуйн яамд уламжлахаар шийдвэрлэлээ. За мөн хошоо авраг малчны материал нийтдээ 3 сумаас 3 малчны тодорхойлт материал ирлээ. Журмаараа бол 1 малчны материалыг бид нэр яамд төргүүлэх ёстой. Журмынхаа дагуу бас хэлэлцэж шийдвэрлээд 1 малчны материалыг хүнс үдэ аж ахуйн яамд уламжлахаар шийдвэрлэлээ. За аймгийн авраг тариаланчдын материалууд бол энэ жил ургац алдсантай холбогдоод бол сумдаас бол нэг ирсэнгүй. Гэхдээ ирүүлсэн материалуудаас нь бид нэр шүүлт журмынхаа дагуу шүүлт шалгаруулалт хийгээд аймгийн авраг тариаланчийн материалыг нэг тариаланчийн материал нэг механикжуулагчийн материалыг бол хүнс үдэ аж ахуйн яамд уламжлахаар шийдвэрлэлээ. За журмын дагуу бас бид нар жил болгон алтан төлийн эзэдийг бол шалгаруулж урамшуулдаг. Энэ оны тухайд бол алтан төл 5 төрөл дээр алтан төлийн эзэн шалгаруулах учиртай. Аймгийн хэмжээнд бол алтан ботгоны эзэн бол тодорсонгүй. Алтан унаг, алтан хураг, алтан тугал, алтан ишг гэсэн ийм 4 алтан төлийн эзнийг бид нар тодруулж шалгаруулад холбогдох дээд газарт нь уламжлахаар шийдвэрлсэн. За засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу бас авраг фермер, авраг сайлчныг бас бид нар тодруулах учиртай. За мөн авраг фермер нэгийг, авраг сайлчныг нэгийг шүүж хэлэлцээд бас хүнс үдэ аж ахуйн яамд уламжлахаар шийдвэрлсэн байна.